сайн байцгаана уу? Бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Та нартайгаа ээлжид дараагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Бичлэг хийгээгүй тунчих утсан байна. Өнөөдөр би та нартай нэг талаа Европ маягийн бодолтой, нөгөө талаа Солонгос маягаар бодож үзүүлэх гэж байна. Тэгээд сонирхолтой байх болов уу гэж бодож. За тэгээд надтай хамтдаа нүрээ бодцгаая. Мэдээж ялгааг нь харуулахыг зорж бодож байгаамаа бас илүү шинэлэг байх болов гэсэн үндсэн дээрээс бас яг энэ бодолтыг хийж таллуулъя гэж бодсон юм аа. Тэгээд мэдээж хэрэгтэй зүйл байвал та нар маань бас хэрэгжүүлээд сураад аваарай гэж хэлмээр байна. За ингээд хэдүүлээ бодолтондоо оръё. За мэдээж хамгийн эхлээд тоникоо төрөх ёстой. Би нүрээ цэвэрлсэн, миний нүр будаггүй байгаа. За энэ тоникийг болохоор яагаад төрөхдгийг ер нь бол мэдж байгаах. Яагаад тэгэхээр нөгөө арсны 3 гүн давхраг гэж байдаг. Тийшээгээ энэ тоник сүн шингэ хоёр маань болохоор гүн шингэж өгдөгөөрөө илүү давуу талтай. Тэнд очиж тижэл өгдөгөө гэж өмнө нь би өмнөх бичлэгэн дээр хэлж байсан. За тэгээд мэдээж зохины тас үүнийхээ дээрээс төрхдөг байгаа тийм. Зохины тас яг нь зохин болохоор илүү бас эмзэг нингэн тийм арьс байдаг учраас ер нь бол зохины бүтээгдэхүүнүүд илүү жоохон үнэтэй бас байх магадaltaй байдаг. Тэгээд зохио унжихаас үрчлээдгээс сэргийлж бас зохины цэсийг төрхдөг байгаа. Өглөө орой болгон төрхдөг. Гоё шүү дээ. Ойрд бичлэгээ хийгээгүй удсан болохоор бас ингэж дуртай юм хийхээр цаанаа нэг гоё байдаг. Тэгээ бас олон хүмүүс маань үзэж үлгэр дуурайл авч байгаа. Магадгүй дагаж буддаг гэдгийг бас бодоход айгу гоё идэг. Дагаж буддаг шүү дээ гэж бодоход айгу гоё санагддаг. Тийм болохоор бас мэдээж энэ дур сонирхолтой учраас дахиад нөгөөдөг чинь нэг юуны мейкапын сургалтанд явж байгаа би. Тэгээ бас илүү л нөгөө дуртай юм илүү хөгжүүлж мэрэгшгийг айгүй хүсэж байгаа. За мэдээж би нөгөө чигшүүлэгч ампул гэдэг зүйлийг төрхдөг. Охтууд маань мэдж байгаа. Арсанд маш их тижэл өгдөг. Нэмэлт чигшүүлэгч гэдэг юм уу тий. Арсандаа ер нь бол таарсан бүтээгдэхүүнээ түрхэл маш сайн арьсаа арчлаад байхад бол тэгэл ер нь бол бид нар нэг тийм санаа зовхгүй байгаа юм штэ. За туранхаа гараа шүүдрээ. За тэгээд ер нь бол би ингэж нөгөө Facebook-ийн найзуудтайгаа охтуудтайгаа ингэж бичлэг хийж хуваалцах айгу дуртай байдаг. Та нар ер нь бол мэднэ. Тэгээд бас ямар бичлэг хийлгмээр байгаа бас санал бодлоо хуваалцаарай мэдээж цаг зав тохируулаад зав гаргаад тэрхүү бичлэгнүүдийг болж өгвөл бас хийж өгч байна гэдгээ хэлмээр байна. Ер нь бол өөрөө би нөгөө арьс арчилгаа, мейкап талдаа нөгөө илүү сонирхолтой болохоор бас ингэж зөвлөгөө маркаар гэдэг юм уу хүргээд идэг штэ тий бичлэгээ хийгээд идэг. Та намаа ч гэсэн мэдж байгаах. За ингээд тижээлийнхаа тусыг төрчлээ. Тэгээ илүү гарсныг нь хүзүүндээ чихэндээ жоохон төрчихдөг тий. За одоо нарны тус би чинь заавал төрхдөг шүү дээ. Нарны тусаа төрхнө. Ер нь бол дөрвөлөнд нь төрхдөг байгаа. Нарны тусаа төрхэд энэний дээрээсээ бейс ч юм уу эсвэл праймер ч юм уу тий аль нэг нь бас удаан тогтцтой будгийг удаан тогтоодог бейс праймер хоёр нь ер нь бол нэг үйлчлэгээтэй бас мэдгүй хүмүүс нь мэдээд авчих тий. Тэгээд нүүрний арьсны нүкс өв рүү бас будгийн хор орохоос хамгаалж өгдөг, сэргийлж өгдөг.
Тийм учраас түрхдэг гэж ойлгож байна. За primer түрхий. Үгүй base түрхий. Base. Айгуу ингээд тухлаад суувал айгуу удаа ш. Ер нь жоохон хурдан эрчимтэй. За энэ нь болохоор ерөнхийдөө нөгөө гадаргууг тэгшилж өгдөг гэдэг юм арсны нөх сүүтэй байгаа хэсгийг бүгэлж өгдөг гэх юм уу? За энэнийхээ дээрээс крем түрхнэ. За би Happy Girl-ийн BB крем. За байгаа кремнүүдэл түрхчтэй ер нь л хоёр талаа өөрөөр будах байгаа болохоор яг өөрөөр крем түрхий гэж бодсон л та. Гэтэ нэг арсныхаа өнгийг ижилхэн болгочих гэж бодоод яг нэг крем түрхчихье гэж бодсон. За би энэ багсаар түрхчих. Болчлоо кремээ түрхчлээ. Энийхээ дээрээс нөгөө юу яа дээ. За баруун талаа Европ талаар бодохоор нөгөө юугаа сүудрээ тавья. Сүудрээ. Европод болохоор нөгөө шанааныхаа ингэж доогуур том харагдуулах гэж тавьдээ. Бид нар болохоор энэ том шанаагаараа тавьдаг те. Энийгээ жижигхэн харагдуулах гэж. You might never get this chance again. So take a deep breath and hold it in. Нэрээ сонноос би Facebook-аа алдсан. Өөрийнхөө шүүдрхэн бүрүүгээд яг өөрөө хөтэлдэг миний жинхэнэ Facebook аккаунт байдаг. Тэгээ шүүдэр цэцэг гэдэг бас пэйж байсан. Тэр хоёрыг алдцөө, хакердуулцөө. Тэгээд шинэ Facebook нэгээд сарч болоогүй. 20 мянга хэмжээнэ да. Тэгээ надтаас хүмүүс нөгөө найз байха болцсон байна гайхаа л хэлээ. Миний шинэ Facebook-ийг болохоор та нар бас айд хийгээрэй, дагаарай. Найзууд болоорой. За ингээд нэг иймэрхүү юм болчлоо энэ тал нь. За энэ талтаа болохоор илүү нөгөө гялгар одоо харагдуулна. Илүү гялгар гялтаалгадаг юм байлээ. Солонгос бодолт чинь. You should take a picture cause you might never see me again. I said take a deep breath. За энэ бол мэдээж баруун талынхаа алийг нэрх юм дээ. Баруун тал дээр болохоор би жоохон гэрэл өгье гэж бодлоо л доо. Тэмээгийн хэсэг дээр. Одоо энийг ингээд тараач. За энэгээр бас жоохон гэрэл өгдөг тийм. Ингээд нэг юм гурвалж энэ талтаа юм өчглөө. За. Тэгээ ерөнхийдөө суур маань болж юм. За энэ дээрээс мэдээж нутаг бүдэр төрөх хэвээр. За энэ бол нөгөө нутаг хэлбэрлүү нь оруулсан. Одоо нутгийг шахацсан тийм бүдэр болохоор компакт болгоцсон бүдэр болохоор энийг
нутаг бүдэр гэсэн үг штэ. Энийг ингээд дээрээс нь хөнгөө явуулчих. За. Ийм болчихлоо. За одоо юу дотоо юм дээ? Хөмсг зурх юм байна. Солонгос хөмсгч нь болохоор ерөнхийдөө нөгөө юу агаад идэв? Ийм санаа унжуу агаад идэв мөлий тэгшин өргөндөө унжуу гэдэг юм уу? Тийм байгаад идэв мөлий. Тэгэхээр би энтлийнхаа хөмсгийг дарчвал яа гэм бол? You're not in love, but there's no way you possibly could. You shouldn't even like this, you just like the way it looks. If this is the end, then what's done is done. And I'll have to keep letting it on. Зааварлж гэх юм байна л да. За одоо энэ дээрээс солонгос чад чи юу яд ч жоохон нэг тийм юугаар яадаг те. Усан дуу бордуу гэдэг те. Тийм юугаар тавина. Ийм тэгшин байдیں۔ Жоохон натурал дуу. Нэг хэлбэр гаргаж боддгоо мөлий солонгосчууд. Жоох юм унжууд бол идэм билээ бичлэг үзээд тахаар. The wind take its course over everything. You have no control when it's out of your hands. And you should take a minute for it all to settle in. I said take a deep breath. Илүү натурал харагдаж байна те. Айгу өргөн жоохон юм унжууд уу. Төсөөлөн ч гэсэн нэг тийм мурт биш. Яд юм билээ би. Үтсэн бичлэгнээс л санаа авч яагаад байгаа шүү. За, тэнгүүтлээ нөгөө талаа болохоор айгу гоё бод штэ. Нөгөө талаа юу бодчих. Европ талман шүү дээ. Мэдээж тэгээд нөгөө будах хавцтай бас жоохон алдаа матдаг гаргалгүй л яах вэ? Тэг. Тэрийг бол дараа нөгөө кремээрээ жоохон янзлаад авчдаг. Өөгөө. За энэ тал маань болохоор энэ тал маань юм боллоо тий. Шал уур харагдчих тий. Энэ тал нь юм бор, усан бор. Нөгөөх нь жоохон тод. Нэг талаа эхлээ будчихад нөгөө талаа будчихснаас яг ингээд хооронд нь үзүүлээд явчвал зүгээр юм болоо гэж бодсон шүү. Хөмсөг тэгэхээр хүний нүрийн хэлбэрт маш их нөлөөлж байгаа байхгүй юу? Шал өөр харагдаж байна. За хөмсгнийхөө эргэн тойрныг жоохон засчээ. Тэгэхгүй жоохон бохир зурчих шиг боллоо. Одоо ингэж байгаа л нэг юм жижигхэн багсандаа крем авч агаад ингээл засчихдээ. Харж байна. Ингээл. За тэнгуүтлээ дахиад. Дээд талаас нь одоо илүү хөрсөн хэсгээ ингээд дараад цэрхэн болж байгаа. Уруулынхаа бодгийг ч гэсэн ерөөхдөө бас заримдаа айгүй тийм юу тавьчихдээ штэ бохир гэдэг юм уу? Бохир бодчихдаг. Тэгвэл бас ингээд кремээрээ янзлаад өгчөж болдог. За тэнгуут ингээд цэвэрхэн ирнэ айгүй гоё. Наашаа ингээд юу н помбоо гараад ирчих тий. Тодроод гэдэг юм уу? За нөгөө хөмсөг маань бол ерөнхийдөө юм усан шаргалдуу байдаг штэ.
Тэгээ та нар мэдж байгаа тийм өргөндөө тэгээд тэгшгэн. За иймэрхүү л байдаг. За одоо хамраа заръя. Хамраа. За юуны хамар бол жоохон бас гайгүй байдаг баха. Солонгос хамраа хөнгөн зурч өндөрлөөд. Ер нь жоохон натурал тал руугаа хөнгөн ингээ өндөрлөж. За нөгөө талын хамар маань бол ер нь нэлээд мөргөн байдаг шүү. Тэг. Possibly could. You shouldn't even like this. You just like the way it looks. If this is the end, then what's done? Тийм үү? За хамар маань юм боллоо. Нөгөө тал нь бол мэдээж маш юм хөнгөн усан бороор яаж хэлэх шүү дээ. Ийм усан бороор. За мэдээж нүднийхээ тэнийг одоо тэнэр будахта бейс түрхэж бас олно шүү. Бейс түрхүүл нүддээ завхаа хамгаална гэсэн үг. За ингэчүүтлээ би юу яана? Ийм уруулын будгаар солонгос талынхаа тэнийг тавья гэж бодож байна. За тэрнийхээ наа ийм усан бор сурж тавьчихна. Ер нь бол ийм усан бор ингээ аюу хэрэгтэй шүү. За охтуудаа ямар ч буудалд хийхэд яг ингээд нэг суур өнгө болгоод уу яана. Суур өнгө болгоод ингээд нийлэнхийд нь ингээд ер нь бол гүйлгчихэд зүгээр. За нөгөө талаа ч гэсэн би ижлэхэн ер нь бол яг тэгээд будчи доотлтагаа. За нүдний бейсик түрхүүл мэдээж бас энэ доотлынхаа зохийг бас зохин дээрээ бас түрхэх хэрэгтэй. За одоогоор бол хоёр нүд маань адилхан болчлоо. За тэгээд нэг клип үзчихсэн чинь нэг юм улаан хөрөндөө байсан юм аа. Have to keep running on. Let the sunlight in. You better get as much as you can. Cause it might never feel the same. Control. Take the wind, let it blow away everything. Яг энэ хоёр сурмуснуудынхаа голоор цагааныхаа доогуур хардаа. Тэгээ улаан нь доор гараад ирж байгаа. За саяныхаа усан бороос тэг юм жоохон хөнгөө явууч. Миний бодлоор ер нь бол нөгөө Европ талын буудалд нь илүү одоо нөгөө хүчрэх харагддаг юм уу те. Тийм харагдах бол нөгөө тал нь илүү ялдан инхийхэн харагдах хаа гэж найдаж байна. За одоо нөгөө талаа бодъё. Арай тод өнгийн борыг нөгөөр нь тавьчих. Давхраа хэсгээрээ. Дээр нь усан бор байгаа ш тэ. Усан бор энэ дээр. Харж байна тий.
За. Тэгээ тод бороороо тохроогаа будчихъя. За тэгээд ийм болж. Хоёр өөр л болж ямар ч гэсэн. За энийгээрээ жоох ингээд дуусгач. I said take a deep breath and hold it in. 'Cause you're not in love, well there's no way you possibly could. You shouldn't even like this, you just like the way it looks. За. Урд хэсэгт нь би ийм шаргал өнгөгчээ. Хараарай. Харж байна те. Энэ нуртлын нөхөн хэсэг. Нуухан дээрээ өгөөд нуртлынхаа жоохон доогуур. Болж байна те. Ялгаа нь харагдаж байна. За усан бараасаа жоохон дээгүүр нь явуулаад уусгач. Уусгалтын багс гэж нэг иймэрхүү багс үүдий. Иймэрхүү. Одоо ихтэй октод маань бараг мэдж байгаа ах туу. Дээгүүр нь ингээд холоод уусгач. За. Ийм боллоо. Доогуур нь хар харандаа явуулъя. If this is the end. За ийм болж байна. Нөгөөхнийхөө доогуур болохоор цагааныг явуулсан шүү дээ тий. За нэг алиал хичээл. Эвгүй юм да жоохон. Гэтэ зүгээрээ ялгааг нь харуулад би ингээд нэг гараараа ингээд дараад үзүүлчихэн. За дараа нь. За ерөнхийдөө одоо ингээд дуусгах чи шүү. Нүдний маань юм бол ерөнхийдөө дуслаа. За баруун талаа би илүү нөгөө юу харагдуулахын тулд сормос наачи. Айл айлын дээр сормос наачи тий. Баруун тал нь илүү нөгөө тод харагдуулахын тулд сормос нагаа. За тэгээ хацар өнгөлөгчөд түрхээд уруулаа будаа хийх нь ерөнхий араа маань бол дуусгаад байна. And what's done is done. No one have to keep. За сормос наачлаа. За энэ л жоохон хөнгөн бодолт учраас энэ талаа би наахаа болчих гэж бодож байна. Яагаад тэгэхээр би өөрөө сормостой байгаа болохоор юм сормос маань шингээд жижигхэн болсон байгаа болохоор илүү натурал хэмжиж тэмээх гэж бодлоо. За энэ дээрээ мэдээж би контур явуулъя. Баруун тал дээрээ. Өргөн байна тий. За тэгээ контрынхаа контроороос төгсгөл хэсгээ бас жоохон ингээд тодруулж. Тэгэхгүй бол бас ялгараад дэш магтгүй. За. Контр маань болчлоо, нүд маань болчлоо. Айгу амархан. За би мэдээж энэ талынхаа нүдэн дээр саа өгч ээж солонгос бодолт маань яг төрхөө олно. You're not in love, well, there's no way you possibly could. You shouldn't even like this, you just. За. Энэ саанаасаа газар хэсэг дээр тавьчихнаа. Айгу олон юмд хэрглэж байгаас нэг юм аа. Тэгээ хацраараа ингээд тараагаад жоохон саатай болгоод. Нойтон гэдэг юм уу одоо? Одоо барууныхан бол илүү нөгөө юу яах гэдэг. Одоо мат чиглэл рүү, хуурай чиглэл рүү бутах гэдэг болол солонгосчууд болохоор илүү гялгар болгох тал руугаа илүү төлхөө ханддаг.
болохоор энэ хэсгээрээ ч гэсэн жоохон гялалгач. За. Гялгаар олчлоо. За. Өмсгөө зурсан харандаагаараа би уруулаа хүрээлчдэг. Европ талынхаа буудалтыг хүрээлээд явчих. Уруулаа хэлээ өнгөлчээ. Жахан твтэйгээд. Одоо яг ингээ харахаар ялгаа нь харагдахгүй. Одоо дооссны дараа хараарай. За тамарчлаа тий. Өмсгөний харандаа энэ зөөлхөн болохоор уруулаа бас давхар хүрээлжтэй. Хар харандаагаар болохоор би энтлийнхаа мэнгийг тодруулнаа. Мингээ бол ерөөсөө мартдаггүй. Энийхээр алга болчихдаг нөгөө минь гэж. За энэ талаа би нэлээд том ингээд зурчлаа. За тэнгуүтлээ би ийм ягаан хоёр өнгийг холж. За, энэлийн сүүдэр жоохон бага байгаа юм шиг харагдаад байна. Өөрөө энэ үгээр нүдээч бодчихжин, сүүдрээч тавьчихжин. Хүмсгөөч зурчихжин. Энэ юугаа жоохон нэмчээ. Нөгөө одоо яг гоё болж ирж шүү дээ. Шүвэж ирж байгаа. Нэг бас жоохон нэмчээ. Ер нь бол нөгөө хуурай нунтаг пудр тавьсныхаа дээрээс бол мэдээж нунтаг л юу тавих хэрэгтэй. Энийг нэлийн сайн тарах хэрэгтэй. За ингээд энэ тал маань нэг иймэрхүү болчлаа. За нөгөө талаа болохоор би уруулаа юм усан ягаа өнгөөр бодъё. Хэмжээнээс нь илүү гарахгүйгээр бараг илүү жижигхэн болгож чадсан ч болно. Баруун талаа болохоор би нэлийн том болгоод бодсон шүү дээ хүрээлж агаад. За одоо энэ дээр нэг юм дутаад байна. Тэр нь болохоор хацар өнгөлөгч байгаа. Тийм хацар өнгөлөгч үү? Энэ тал дээр ерөөсөө гэрэл сүдэр тавиагүй шүү дээ. Хацар өнгөлөгч болохоор энэ хэсэг дээр тавьчих. Инээж агаад. За нөгөө талдаа болохоор хацар өнгөлөгчөө улбар шарыг тавьчих. Яг энэ сүүдрийнхаа дээгүүр ингээд тавиад өгч. Хөргөшөө жоох оруулаад сүүдрийнхаа дээгүүр. Гэтэ нүд рүүгээ хит орохгүй, нүднээсээ нэг хуруу зайтай шүү. За одоо ингээд тавьчихна. За ингээд өгч. За ерөнхийдөө ингээд одоо будалт маань дууслаа.
Бүх юм жинтэн болгочлоо. За ингээд өнөөдрийн ер нь бол бодолт дуслаа. Би үсээ задлаа. Зя. За үсэнд минь юу тохиолдоо вэ? Ингээ хувьтайгаа ер нь жоохон ингээд бас ингээд оруулаад мэдгдүүлэхгүйгээр ингээд хэрэгтэй л дээ. За ингээд ер нь бол өнөөдрийн маань бичлэг дууслаа. Бодолт маань дууслаа. Өнөөдрийн маань бодолт ингээд чигээрээ харахаар жоохон эвгүй сонио. За одоо ялгааг нь харуулъя. Харагдаж байна уу? За энэ нь болохоор Европ чиглэлийн бодолт байна. Хөөе, эмгээ гаргана. Зориулж зөөсөн шүү дээ. Ингэнгүүт дарангууд харагдаж байгааз. За ийм бодолт байна. За нөгөө тал нь болохоор одоо солонгос бодолт байна. Харагдаж байна уу? Аль нь гоё юм? Энэ солонгос чиглэл рүү төгсөн байгаа ч тийм. Ялгаар нь илүү харагдаж байна. Ялгаа нь одоо ингэнгүүт харагдаж байгаа х тийм. Энэ нь болохоор илүү тийм одоо өөртөө ихтэй гэдэг юм, хүчтэй гэдэг юм. Тийм харагдаж байгаа болвол энэ нь болохоор илүү тийм ихээхэн бодолтой гарах гэж бодож байна. Тийм ээ нөө. За ийм хоёр бодолтыг та нартаа цаг гарган хийж үзүүллээ. За ингэж дарж байгаад ярих юм аа шээ. Тэгэхгүй болохоор нэг хоёр сони алив их харагдаад их юм. За тэгээ мэдээж сурах ёстой юмаа сурсан бахаа гэж бодож байна. Таалагдсан болов уу гэж бодож байна. Мэдээж надад бол яг ерөөхдөө бол баг бодол цагтгий би тэгж боддог. Тэгээд өнөөдрийн маань бичлэг бас жоохон ч гэсэн сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Тэгээд гэртээ бас туршаад үзээрэй. Аль альнаар ингээ бүтэн будаад үзье. За ингээ баяртай бичлэгийг маань тухлан сууж таалан үзсэнд баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой гайхалтай бичлэгээр иргэн уулзлаа. Түр баяртай.